Сөүл хотын War Memorial буюу дайны музейг үзэх болно. Одоо бид бүхэн Самгагжи гэсэн буудалд ирсэн байгаа. Одоо 12 дугаар гарцаа гараад дайны музейг үзэх болно. Дайны музейд бол хойд болон өмнөд Солонгосын дайны болон бусад дайны янз янзын үзэр байгаа бөгөөд маш олон дайны хөлөг онгоц, дайны нисэх онгоц гэх мэт үзүүрүүд дээр баялаг байгаа. За бид бүхэн музейд ирчихэд байна. За манай музей хамгийн ихний үзүүр бол энэ бөмбөрцөг дээр ийм хоёр цэрэг дайны үеэр бие биентэйгээ тэрвэрлдэж байгаа мó гэмээр зураг байна. За одоо бүгдээрээ энэ War Memorial гэдэг энэ байшин музейн байшингийнхаа бол урд талаар бол хиймэл нууртай. Та бүхэн одоо харж байна. Тэгээд хоёр ийм нуурлууга төрсөн ийм барилгатай. Тэгээд энд бол загас байгаа. Та бүхэн сайн харуул тэнд улбар шар улаан өнгийн загас явж байна. За тэгээд энд бол өнөөдөр бол арга хэмжээ болоог байна. Ямар нэг арга хэмжээ болж идэг. Тэгээд одоо бүгдээрээ хийвэл нуурын цаана байгаа онгоцнуудын үзэсгэлэнг үзэх болно. Дайны үеийн онгоцнууд, дайны хөлгөө онгоцон дээр гарч магадгүй. Сөүл хотын алил өргөлжөөс байр. За тэгээд манай энэ музей яг хамгийн урд хэсэгт бол бас үзүр байна. Энэ сум хонгооны ийм дүрсийг харуулад тэгээд хоёр талаас нь 90 градусын хэмжээгээр огтлсон бөгөөд дотор нь тухайн үеийн иргэдийн аж ахуйг харуулсан байна. Харин хоёр хажуу талд нь цэргүүд харагдаж байна. За одоо бид бүхэн хөлгөн онгоц болон нисэн онгоцны үзэсгэлэн дээр ирчээд байна. Тэгээд яг миний одоо харуулж байгаа энэ зүйл бол тухайн дайны үед ашиглаж байсан хөлөг онгоц, дайны хөлөг онгоц пуужинтай. Тэгээд одоо бол энэ ингээд мөнхийн зогсоолд зогсчихсон байна. Тэгээд тухайн үедээ бас буудуулж исэн, нэлээд олон удаа буудуулж исэн. Тэгээд буудуулаад ингээд хонхорхоо олцсон энэ цэгүүдийг илүү тод харуулахын тулд улаанаар тойруулж утсан байна. Тэгэхээр ийм олон удаа буудуулсан ийм онгоц байна. Дээгүрээч, догоорооч хаасаагаа буудуулж. Харин миний баруун гар талд бол нисэн онгоцнуудын үзэсгэлэн байгаа. Гэтэл хөлгөн онгоц үзснийхаа дараа үзцгээе. За одоо бүгдээрээ энэ хөлгөн онгоцлоо гарцгаая. Хөлгөн онгоцны дотор бичлэг хийж болохгүй учраас зургуудын төвөр үзүүлцгээе. Их сайхан үзүр байна. За одоо бүгдээрээ энэ хөлөг онгоцын танкнуудыг үзцгээе. За энэ мөн адил бас тухайн үеийн дайнд оролцож исэн. Тэнд бол хиймэл хүн дээр нь сууж байна. Ингээ цэрэг. За одоо бүгдээ тийшээ гарч болдсон юм. Тийшээ гарч үзцгээе. За энэ ингээ шат бүр байгуулсан. Их сонирхолтой парк байна. За ингээд ийшээгээ авирч ийшээгээ дээр нь гарч болохгүй маань хажуу талаас нь сайхан харж болох юм байна. За энэ мөн ч адилхан бас нэг танк байна. Танк гэхээр миний бодлоор шууд амьдрах сайхан киноны хамгийн сүүлчийн хэсэг санаанд орж байна. За энд бол олон цэцэрлэгийн хүүхдүүд бол үзэсгэлэн хийгээд явж байна миний баруун талд. За одоо бүгдээрээ танк үтчихлээ. Одоо бүгдээ дайны нисэх онгоцнуудыг үзцгээе. Дайны нисэх онгоцнуудад бол их сонин солонгосын онгоцнууд байна. Бас Америк нэгдсэн улсаас тусламж өгж исэн онгоцнууд байгаа. Тэгээд одоо энд харагдаж байна.
За жишээл энд хаан зүчгээр ütсэн байна. 205 дугаар онгоцсон байна. 389 дугаар онгоц. За тэн дээр гарч нисгчийн бүхээг үзье. Тэрнээс өмнө энд сумнуудаа ийшээ сумалж юм байна. Урд нисгч нь энд суугаад хойд нисгч нь эндээ сууд юм байна. Манай Сөүл хотын аялал үргэлжилсээр одоо бүгдээрээ Пуужингийн хэсэгт ирж байна. Пуужингийн хэсэг тухайн үед бол ашиглаж ирсэн. За одоо энэ дотор ороод пуужилт юм байна. Одоо та бүхэнд харуулъя. За энд бас илүү том хэмжээтэй Дэхан Юггүн гэдэг нэртэй пууж байна. Солонгосын. За тэгээд жишээл энэ нэг солонгосын бас ийм нөгөө нишиг хүчний юм онгоцны тийрэлт хэсгийнх нь бүрх байна. За ингээд сүүлийг харуулж байна. За энд бас нэлээд жижиг хэмжээтэй онгоц байна. T54 гэсэн онгоц байна. За харин энэ талд 308 24 308 гэдэг онгоц. Энэ ингээд алавч байна. За тэр дугуйнууд нь харагдаж байна. За тэгээд онгоцны үзүүр хамрна. За тэгээд энд ингээд түүхэн байна. F86 F онгоц. Тэгээд энд тухайн үеийн түүхэн хүмүүсийн зураг байна. Яг тэр урт хошуур бол яг адилхан байна. За тэгээд түүхэн зургууд байна. За энэ талд бол бас танкнууд байна. T34 8050 гэдэг Оросын танк байна. За энэ Солонгосын танк байна. За энэ бас Америкийн танк байна. Америкийн нэгдсэн улсын танк. За Сөүл хотын аялал үүгээр дуслаа. Та бүхэн дараагийн дугаар хүртэл түр баяртай.